Тэнгэрийн дохой 1164 он Хэрлэнгийн их Тэлэгт баяны өвлжөө хөх тэнгэрт өр орж уулсын орой хөх мононд уулсан тэр нэгэн өдөш Тэлэгт баяны герт 3 дахь хүү мэндэлжээ. Төрөх агшинд өнөөдрийнх шиг салхихгүй тэнгэр гэнэт тогдолж гэрийн тоон дээгүр саарл манан дэгдэн гэрэлтэн байлаа. Гэнэт тооноор тэнгэр рүү нэвт гэрэл цацралаа хэмээн авгаачууд шуугж хажуугийн довноос ирсэн нэртэй бөө нөр ансаас онгод тэнгэрийн дагуулan яаран ирж гэрийн хойморт сөхрөн суув. Тэр дуугийнхан тэнгэрөөд харж алгаан дээш харуулan зөн сонгороо ийн шивнжээ. Энэ хүү бол зүг чигийг мэдэх хүн. Энэ хүү бол тэнгэрийн оронд сүлд босгогч. Тэнгэр хар сүлдэн буулгаж байна. Хүүгийн нүд гүн хар бөгөөд тооноор тусах гэрэлд гялалзаж байв. Хинч хэлээгүйч тэдний сэтгэлд нэгэн адил бодол орж ирлээ. Энэ хүү Монголын түүхэнд нэрийн үлдээх хүн болох нь гарцаагүй. Оморд Хятадыг эзлэн номхотойч улсын ван Мухлай Чингис хааны хамтран зүтгэгч Анд нөхдийн дундаас хамгийн өндөр байр сууринд дэвшин алдарсан их Монгол улсын төр цэргийн зүтгэлтэн алдарт жанжин бол Жалайрын Мухлай юм.